Тэрийг аав. Чи нөгөө дуу бүтнээр нь үзсэн үү? Үгүй шүү дээ. Ой, байж та. Шинэ гадгаа талч өрөөд өгдөө. Нашита. Энэ хараа ой. Энэ хараа. Өнөөдөр нэг ийм бичлэг олдож байна. Аа. Манай хүн шаач гин ой. Тэгсэн чи ийм нэг яга өстэй залуутай уулзаа явжсэн байдаг шаасаа ой. Хай, яач ой. Хин био. Аас нэг найз мэйцийг гадагуулч яасан. Нэг хөрхөн найзгаа дуулчих гэсэн юм. Марко Бай. Наад ганцхан чи минь байхад өвчин зовлоо хамаагүй. Би одоо Манай найз одоо. нөхөртөө тэгээ дээрээс найз залуутай. Тий. Надад таглааны талбайтай хамт тагладаг заа. Оо, юу вэ? Би цаана сууж ш наа чи клипэн дээр наа чи уудмаа. Оо, хүрээ. Энд нь суугаад орцсон биш. Уцаа оролцсон л байж шít. Ямар балан. Чи гадаа гарсан чат ч суужсэн юм шүү. Хотлаа. Харин хичээлтэй юм надад. Шээ бити стримигээсээ энэ дээр. Би одоо яах юм? Үсээ яг нь оруулчих би. Ийм жил авах уу би? Тийм байна уу та? Яна. Цаах могон дээр суудсан дуулж муулцаа. Ой, миний саналаас олд. Тэр найз залуу мод хөвөрдрөөс сон шүү. Daddy chill. Яа. За. Вау, хой. Өөр ингэж гарч ирдэг байсан юм бас. Байж та. Ингэж гарч ирж байгааг би ерөөсө харж байгаагүй юм шүү дээ. Чи ямар гэх хатана. Цонхон доор явсаа зогсдог байсан юм уу? За. Окей. Оо. Дэлгэцэн дээр тавих уу? Хөх. Их чаргатай наа чи. Тэ яах гээд байгаа. Ер нь яах гээд байгаа чи тэгээ өгөх гээд байгаа. Мама ямар хөхөн бэ ингэж штий. Оо. Дахилтан дөөлөм өснө тэ. Дөөлмийн хоолн дээр би. Нама ямар хөхөн бэ гэж. Тэ өөрөө тэгээд Хүн өөрийнхөө дотооддоо хүчтэй байхад хүмүүс яаж торомжилж моолж байсан гайхдаггүй гэдгийг энэ залуугаас харж болно. За Юу таас дээр шаач. Гүг би яг тайлбарлаад үгүй за одоо стрим үзэж байгаа хүмүүс ч гэсэн тайлбарлаад үгүй энэ залууг хүмүүс ерөөсөө мэдэхгүй байлээ. Амар хүнд өвчин тусцсан тэгээд өөрийнх нь мөрөөдөл дуучин болох байхгүй юу? Залуухан хүүхэд наачаа. Чамаас нилээнд үү? Тэг өөрийнх нь хамгийн том мөрөөдөл нь дуучин болох. Тэгээ тэрний нэвтрүүлэгт орж байгаа юу гэдэг штэ. Нэвтрүүлэгч нь хөтлөгч нь инээгээд идэг, шоолоод идэг.
Яа, тэр хүүхэн бол нэр үнэхээр бүр хүн өөрөө ингээд би ийм ингээд яц юм аа. Тэгэд ингээд нэлээд хүнд өвчин туссан. Эмчилгээний зардал нь 670 сая төгрөг хэрэг болцсон. Ингээ хандив юм болж байгаа байхгүй юм чинь. Артистууд тусалж ингэж Шок. одоо тэр хараад Энэ ягамстач хэрэгтэй юм уу? тэр давхар ирүүгээр та шилэн дээр нойж харагдаад. 40 эдхэн килограмм охин байсан да. Одоо энэ хараа дип тап гээд. Намайг гүүгээ гараад ирсэн чинь баг камер нэлэх гэж хэлсэн шүү дээ. Харахад турж ийн хандаа минь. Яа. Нато. Ганц килограмм болчих. Дээр л шүү. Цаашаа. Тэр өчигдөр зүүдэнд үнэлцээд суух юм. Зүүдэнд нь би хүнтэй үнсэлцээд ийн гэж шүү дээ. Тэгснэ очисон чинь зүгээр буур. За хайрта пиццаг үл уучлаа. Хөө би чам.